За, өнөөдөр 2026 оны 1 сарын 6-ны өдөр байна. Бид Сан Аялал Нью-Йоркийн эрхчлөөний өшөөг үзгээд тикет аваад авах гээд байж байна. Түрүүн гоё өглөөний хоолой идсэн. Тэгээд өглөөний цайгаа уучаад бид одоо аялалтаа гарах гээд байж байна. Өнөөдөр бид нэлээ явах болно. Бид ингээд 30 онгоцоо хүлээж ийн. Гэсэн чинь сая эхний онгоцноос хавцарсан. Бид ингээд байж ийн. Энд Melody байна. Саногч Melody. За бид Нью-Йоркод өнгөрөөж байгаа 2 дахь өдрөө бол хамгийн ихний очих газраа эрхчлөөний өшөөг мэдээ сонгосон. Тэгээд Нью-Йоркийг үзэж байгаа хүн болгонд бол заавал очиж үзэх ёстой газрын нэгт орох хаа гэж бодож байна. Нью-Йорк болохоор түүхэндээ бол колоничлол, худалдаа, цагаачлал, санхүүгийн төв болон хөгжсөн гэдгээрээ алдартай маш юм завгүй хот байгаа. Тэгээ энэхүү хот маань бол 1664 онд бол англичууд хотыг эзэлж авснаар Нью-Йорк гэдэг нэрийг бол анх нэрлэж байжээ. Нью-Йорк хот нь бол англичуудын гол бааз нь болж байсан. 1783 онд бол Америкчууд ялж хот бол шинэ улсын нэг хэсэг болж байсан юм байна. За Нью-Йорк бол 1785-аас 1790 оны хооронд бол төрөх хугацаанд Америкийн нэгдсэн улсын нийслэл гэж бол нэрлэгдэж байсан юм байна. За ийм сонирхолтой түүхүүд бас байна. Тэгээд Нью-Йорк хот нь бол жижиг худалдааны суйрангаас эхлээд дэлхийн хамгийн нөлөө бүхий хотуудын нэг болж хөгжиж чадсан. Тэгээд түүний түүх нь бол мэдээж цагаачлал, худалдаа, санхүү, соёлын олон янзын байдал гэдэг үндсэн хүчин зүйл дээр тулгуурладаг ийм сонирхолтой хот байна. Эрхчлөөний өшөөдөр буучлаа. Бид нэр энд байна. Манай танаас гарч ирж байгаа. Тэгээд дээр суудсан чи амар салхитай хүүтэн байлаа. Гэхдээ үнэхээр гоё байна. Энд харагдаж байна. Хөлдөж үхлээ. Монголд амьдардаг хүмүүс ингээ гаараад идэм байх. Би бол бүр бэлээчгүй явж байгаа. Би бэлээгээд өмссөн юм да гар юм байна. Хөлдөж үхлээ. За ингээд эрхчлөөний доор ирлээ. Ինչ харагдаж байна? Нью-Йорк хотын хамгийн алдартай бэлэг тэмдгүүдийн нэг болсон Америкийн эрхчлөө ардчлалын илэрхийлэл болсон эрхчлөөний өшөөдөр ирж үзэж байгаадаа бол үгээр хэлхийн аргагүй маш их сэтгэл хөдлөмж баяртай байлаа. За энэхүү газар маань болохоор 1886 онд бол нээлттэй хийжсэн байна. Франц улсаас Америкийн нэгдсэн улсад бол бэлгэлсэн ийм гайхалтай бүтээл байна. За эрхчлөөнийхөө өшөө дотор талдаа ороод ирлээ. Энэ бид байна. Эрхчлөөний өшөөнд дотоод төмөр бүтцийг нь бол Gustave Eiffel хэмээх Эйфелийн цамхагийг бүтээсэн инженер бол зохион бүтээсэн байна. Эрхчлөөний өшөө маань бол нэг гартаа бамбар ирсэн байдаг. Энэ нь болохоор эрхчлөөний гэрлийг илэрхийлж байгаа бол нөгөө гартаа 1776 оны 7 дугаар сарын 4 буюу Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтносон өдрийг бол бичсэн хавтан
барьсан байдаг. За харин хөл доороо эвдэрсэн гинж байдаг нь болохоор дарслалаас чөлөөлөгдсөний бэлэгдэл болгож хийсэн ийм бэлэгдэлтэй газар байна. Бид эрх чөлөөний хөшөө бүр дотор тал руугаа орж үзсэн. Тэгээд ямар ч байсан одоо энэ дотор талтаа оронгууд энэ харагдаж байгаа энэ нарийн шат байгааз эндээс яг энэ хүртэл нь бол олон хүмүүс орж үзэх боломжтой. Эндээс дээшээ болохоор тусдаа тикет аваад өмнө бүр захиалга энэ төр өгөө тэгээ ордын мэлээ. Тийм болохоор бидэд бол боломж байхгүй энэ хүртлээ яваад бутсан байгаа. Эрх чөлөөний хөшөөнөөс гараад яг хажуу талд нь музей байгаа. Тэр музей рүү орж ирсэн байна. Энэ музей маань болохоор 2019 онд бол нэгдсэн ийм шинэ музей байгаа. Тэгээд музей бол хөшөөний одоо түүх тэгээд утга бэлэгдлийг ийм интерактив байдлаар үзүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тэгээд олон хэл дээр тайлбарыг сонсох боломжтой, дуу, видео үзүүлэлттэй ийм гоё музей байсан. Тэгээд энэхүү музейд бол 1886 оны жинхэнэ бамбар бол энд хадгалагдж байгаа. Тэгээд түрүүн яг музей рүү орж ирж байгаа тухайн одоо бамбарыг би видеон дээрээ хадгалж авч үлдсэн. За нэг ийм гоё газар бол орж ирсэн байна. Хэдүүлээд яг одоо харагдаж байгаа энэхүү дэлгэц маань бол музейн дотор интерактив үзүүлэнгийн хэсэгт бол байрлаж байгаа. Тэгээд олон хүн очролдог. Тэгээд очролж аваад зураг авахуулаад өөрсдийнхөө зургийг даруулад нүрээ одоо хөшөөтөө нэгтгэх боломжтой. Өөрийгөө эрх чөлөөний хөшөөн одоо нэг хэсэг болсон мэт харагдуулах боломжтой. Хөшөөний түүх, утга, бэлэглийг одоо дэлгэцээр интерактив байдлаар үзүүлдгээрээ энэ хэсэг бол айгүй онцлогтой санагцсан. Тэгээд олон орны хүмүүс ирээд нэгдээд тэгээд өөрсдийнхөө зургийг даруулаад тухайн зурган дээрээ өөрсдийнхөө улс орныхоо туг далбааг хийгээд тэгээд эрх чөлөөний хөшөөтөө нэгтгэж байгаа. Өөрийгөө яг тэр эрх чөлөөний нэг хэсэг болсон мэтээр дүрсэлж одоо энэ дэлгэцэн дээр харуулдаг юм байлээ. Тэгээд яг тухайн өдөр бол биднээс гадна нэлээд их монголчууд бас харагдчихсан. Тэгээд монголчууд өөрсдийнхөө зургийг даруулаад дэлгэцэн дээр хараад хөөх энэ дахиад нэг монгол байна. Хүү энэ дахиад нэг монгол байна гэл ингээл бид хэд өөрсдийнхөө туг талбайг хараад хоорондоо мэдлээд өнгөрсөн байдаг юм аа. Тэгээд дэлгэцэн дээр зураг авахсны дараа нэг хэсэг хугацааны дараа тоон үзүүлэлтүүд бас гарч ирд юм байлээ. Хамгийн их тэр улсаас тэчнээн хүн энд зураг авахулсан байна. Хамгийн цөөхнөн тэд байна ч гэдэг юм уу юм тоон үзүүлэлтүүд бас харагдаж байсан. Тэр нь бас айгүй сонирхолтой санагдчихсан. Яг одоо энэ харагдаж байгаа хэсэг бол түүхэн үзмрийн хэсэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ хэсэгт болохоор хөшөөг одоо яаж бүтээсэн гээд баримлын загварууд нь зураг, бичиг баримтууд, за тэгээ Францын уран баримлчийн талаарх, за тэгээ ажил яаж анх санаачилж бий болж исэн, цагаачдын Нью-Йорк гэрж үздэг газруудын тухай мэдээллүүд гэх мэт зүйлүүд эндээс бол харж олно. Тэгээ хүүхэд залуучууд болон фото сонирхогч, түүх сонирхогчдод одоо бүх хүмүүс сонирхолтой энэхүү хөшөөг бол гаднаас нь биш гүн утгаараа мэдрэх боломжийг олгож ирсэн санагдчихлаа. За бид эрх чөлөөний хөшөөн дээр ирж үзээд эндээ гоё байж агаад одоо явах гэж байна. Тэгээ бараг бүхэл өдөржингөө байхаар юм гоё газар байт юм байна. Нөө 100 мөн бол гэр бүлээрээ энд ингээ өглөө ирээд орой явхад бол тасархай гоё газар байт юм байна. Ямар ч байсан эрх чөлөөний хөшөө үзээд явж байгаадаа сэтгэл хангалуун байна. Тэгээд усан онгоц нь ямар ч байсан наашаа хөргөж ирээд тэгээд эндээсээ буцаад хүмүүсээ аваад ингээд өдөржингөө наашаа цаашаа усан онгоц нь бол явчт юм байна. Тэгээд үзээ зав окей одоо болсон гэсэн үедээ хүмүүс нь бол эндээ
Бусан онгоцондоо суугаад явчихдаг юм байна. Тийм байна. За бид эдийн дараагийн зогсоол бол Нью-Йорктоос гаралтай хипхоп урсгалд хамгийн нөлөөтэй хамтлагуудын нэг болох Beastie Boys хамтлагийн Street Art дээр ирсэн байна. За тэд бол 1980-ад онд бол анх punk rock чиглэлээр бол хамтлагаа эхэлжсэн. Харин дараа нь бол хипхоп руу шилжсэн. Тухайн үед бол маш өрмөц алхам болсон ийм сонирхолтой хамтлаг байх нэ. За тэгээ Нью-Йоркийн эдгээр алдартай хамтлагуудын талаарх мэдээллийг бол Марк хаас бол сайн ойлгож авсан. Тэгээ ер нь бол хипхопын талаар тийм сайн ойлголт байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний ойлголттой болж аваад цаашаа аяллаа үргэлжлүүлсэн байгаа. Get in. That way. Бид хэдийн өнөөдрийн сүүлийн зогсоол бол Times Square буюу Нью-Йорк хотын гэрлийн талбай дээр хүрэлцэж ирлээ. 1904 онд бол Нью-Йорк Times санины төв байр бол энд нүүж ирснээр энэ хэсгийг бол Times Square гэдэг нэртэй болсон юм байна. Тэгээд энд бас мөн анхны метроны буудлаас нээгдэж байсан юм түүхтэй юм байна. За тэгэд бас нэг сонирхолтой нь 1970-аас 80-ад оны үед бол яг энэ хэсэг бол гэмт хэрэг хар зах театрууд бол яг энэ хавьд олширсноор хотын хамгийн аюултай хэсгийн нэг бол байсан юм байна. Харин 1990-ад оноос бол шинжилэл явагдаад хотын захиргаа нь бол их хэмжээний засвар болон маш их зүйлийг энд бол хийсэн. Тэгснээр энд бол өнөөдрийн цэвэр аюулгүй ийм жуулчны төв болж чадсан ийм сонирхолтой түүх бас би олж мэдсэн. Гэр бүлийн аялал 3 дээр Японд аялж байхдаа Шинжукуд 3D муурны дэлгэцэн дээр очиж үзчихсэн. Тэр бол бүр үнэхээр алдартай юм дэлгэц байсан. Яг тэрнтэй адилхан энд бас баавган хөөрхөн дэлгэц байд юм байлээ. Хэдэн секундын рекламны дундуур ингэж гарч ирдэг. Тэгээ энэ нас надад Японтой их адилхан төстэй санагдаад бас их сонирхолтой хөөрхөн дүрслэлүүдийг бол харуулж ирсэн. За тэгээд энд бол маш олон худалдааны төв, хоолны газрууд, гудамжны жижиглэн худалдаа гэх мэтчлэн маш их зүйл байгаа. Гэхдээ аливаа нэг зүйл чинь нөгөө хүн ихтэй байх тусмаа, төвлөрсөн байх тусмаа илүү үнэтэй болдог. Тэгээ энд бол одоо пицца гэдэг чинь $15-6. Эндээсээ жоохон зайтай болонгууд $7 гэх мэтчлэнгээр худалдаж авахд бол тийм таатай бол санагдаагүй. Ингээд өнөөдрийн зорьсон бүх газруудаа амжилттай явж үзлээ. Бид маш их ядарлаа. Маргаашийн аялалдаа бэлдээ. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.